Сайн байцгаана уу? Юу яцгаанда? Шинэ дугаар та тавтай морил. Хоёулын өмнөх бичсэн шинэ дугаар өнөөдөр орсон байгаа. Тэгээд та эдийг сонсож байх үед бит хоёр шинэ дугаараа дараагийнхаа шинэ дугаарыг бичиж байна. Өнөөдрийн дугаар бас нэг онцлогтой. За яг дугаараа алгасалгүй сонсож байгаа хүмүүс маань байх юм бол мэдж байгаа. Энэ дугаараас эхлээд сонсож байгаа юм бол бид хоёр яг энэ season 2-ыг эхлээд 16 оны хугацаатай ингээ нэг юм жижигэн чаленжууд биелүүлээд тэгээд биелэгдэж дуусныхан дараа одоо яавыг тэгээд ярилцдаг байя гэж ярьсан. Тэгээд хамгийн ихний челленжийн маань өртөн ингэж зарлаа л дээ. Тэгээд энэ челленж болохоор бид хоёр гадуур хооллохгүй ер нь гэртээ хоол хийж идэх гэдэг ийм челленж байсан. Тэгээд энэ дугаар дээр хэдүүлээ 14 хоногт ингээ гадуур хооллохгүй байх ямар байв, чадсан уу, чадаагүй юу гэх мэтчлэнгийн талаар ярилцах нэ. Тэгээд бас ойрын гоё сонь сайхан ярилцъя. Тэгээд тэрнээс гадна бид хоёр спонсортой боллоо. Тэгээд энэ спонсороо болохоор тийм ер нь айгүй ойр ажилдаг л газар байна бодсон чинь. Тийм 9 бас өмнө нь ажиллаж исэн баг те энэ газартай. Тэгээд би бас энэ газартай ажилладаг. Өөрсдөө газартай гэнэ нуугаад байгаа шүү. Одохгүй л яадрах те. Тэгээд Hair Rolls дээрээ бас ажил эхэлж байгаа тийм газар байгаа. Тэгээд энэ дугаарыг та бүхэнд хүрэхэд хөн нэмрээ оруулж байгаа газар маань болохоор Monpay. Баярлалаа Monpay. Эхний нөө жингл байд юм аа. Үгүй чи баг дуу оруулах юм шүү. Тийм аастай. Ер нь амар гоё сонирхол тавцал байла тий. Тэгээ бид хоёр ер нь нөө юунэр Hair Rolls дээр нэг юм хувaan төлөлтийн аппууд судлаад тэгэл хүмүүс алийг ашиглаж гин гэж явж агаад Monpay бас байж болох юм байна гэд үзэлтүүд гэрэмэрээ болж исэн чинь нэг дугаар дээр нь спонсороор орё гэж бас орж ирээд тэгээд нэг амар хөрхөн тавцал байла. За тэгээд өнөөдөр челленж ярихаас өмнө сайхан ярьцгаая. Өнөөдөр миний хувьд их сайхан өдөр байна. Ягаад гэвэл Rose өнөөдөр MTV-гээс Up to дугаараа тийм Song of the Year авсан байна лээ. Тэгээд Rose бол миний хувьд одоогийн хамгийн одоо шимтэж сонсож байгаа артистын маань нэг хэвгүй. Би ингээд нөө өмнө нь ерөөсөө хин нэг артистын бүтэн альбом сонсч үзээгүй заяа. Drake-ийн тийм одоо ингээд Drake-ийн надад альбом байдаг. Гэхдээ би ингээд тэндээс за нэг 17-8 дутайлаа гэхэд нэг 10-ыг сонсч ирсэн ч юм уу тий. Selena Gomez-ийн альбомыг ч үзэж байгаагүй. Зүгээр гоё дуунуудыг л сонсдог байхгүй. Тэгээд би Rose-гийн хамгийн анхны альбом байдаг шүү дээ. Одоо нэг бүтээл альбом сонсч ирсэн бас Rose тийм надад тэр нэг юм бас альбомаараа байдیں۔ Тэгээд тэр чинь одоо бүтэн сонссон хэд амар хэцүү. Хоёрхан л дуутай. Тийм альбом баггүй юу. Тэгээ одоо энэ юугаар болохоор саяны гаргасан альбом нь болохоор 10 дуутай л үү. За тэр хавцаа дуутай. Oh my god, Rose-ийн шинэ альбомыг сонсоорой. Амар гоё дуунуудтай. Тэгээд би вау, бүтэн альбомны дуу нь ингэж таалагдах артисттай байна гэдэг ямар гоё вэ гэж бодоод тэгээд амар туртай байгаад исэн. Ер нь л туртай л та. Тэгээд яг шагнал авсан чинь өнөөдөр амар тийм ягаад ч юм одоо би ингээл шагнал аваад ингээл эсвэл Rose ингээл намайг баярлж байгааг мэдэхгүй ч гэсэн зүгээр л гоё туртай артист маань шагнал авах нь ямар гоё мэдрэмж байдیں гэж бодоод тийм тас K-pop артист тийм шагнал авч ийн гэхээр бас амар гоё. Тэгээд яг Rose-гийн гоё мэдээг хэлсэн аюу гоё өдөр байлаа. Тийм байна. Надад ч гэсэн ингээд Rose-хээр бас давхар ингээд яг чийс бодогдоод идэв шүү дээ. Тийм үү. Тэр чи ямар туртай болохоор надад тэгж нөлөөсөн байж магадгүй л. Баяр хүргэе. Баярлаа. Тэгээд одоо Rose манай дугаарыг сонсохгүй ч Rose-д баяр хүргэе. Тэгээд одоо Rose-г сонсдог сонсогчдод бас баяр хүргэе. Тийм тэгээд юуны альбомыг сонсч үзээгүй хүмүүс байвал сонсоорой гэж зөвлөж байна. Гоё дуунуудтай, чийл дуунуудтай. Тэгээд ингээд би бодсахгүй ингээд K-pop айдолууд одоо ингээд Blackpink солиар дуунууд гаргаж байгаа шүү дээ. Тэг ингээд нөгөө дуунуудыг хүн зохиож өгөөд тийм үү? Өөртөө ингээд зохиод юм уу энэ төр гээд тийм тэгсэн чинь ингээд би нөгөө альбомнуудынх нь бүх нөгөө кредитсүүдийг хараад тэгээд Rose яг ингээд ихэвчлэн одоо тэр чинь ингээд баахан хүмүүсийн кредитст нь дууг зохиосон ингээ баахан хүмүүсийн нэр байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн ихнээсээ төгсгөл хүртлээ хамгийн ихэнд бичигдсэн хамгийн одоо хэсгийг бичсэн хүмүүс байд юм лээ. Тэнгуут ингээд бүгдэнд нь Rose-гийн нэр өгдөг. Зарим нь ингээд хамгийн ихэнд Rose байдаг, хамгийн сүүлд төгсгөл байдаг энэ төргээд
Тэгээ ер нь айгу оролцоотой. Тэгээ яг тийм гоё дуунуудыг өөрөө бас бичдэг гэж бодсон чинь бүр ингээд амар хайрлаж сонсомоор. Тэгээ тэр нөө сүлд Пуматай коллаб амар хөрхөн байсан те. Яа. Яг стори оруулангууд нь мэдсээд тэгээд тэр рилийг харсан чинь ингээд энийг ингэчүүлэх гоё юм байна. Ингэчүүлэх гоё юм байна гэд брэнд талаасаа биш өөрөө бас ингээд ийм контрибьют хийгээд амар хөрхөн байсан те. Тийм байгаа. Тэгээд одоо Rose одоо team пүүз өмсвөл одоо гоё гэж бодож хийсэн маа шүү дээ. Тэнгуутас ингээд тэрийг ингээд өмснө гэхээр амар гоё. Тэгээ hair бас тэр нөгөө солонгосоос яг хоёрыг цагцаа. Тэгээ одоо яана тэрийг би амар гайхаж байна. Би андаа өөрөө авах байх л гэж бодож байгаа гэсэн. Би ингээд харин авмаар гэсэхгүй. Тэгээд 9-өөс чинь 37 38 бит хоёрыг өөрсдийнхөө өмсдөг сайзаар нэг цагчих ихээр хараас нь 38. Цагаанаас нь 37-ыг цагцсан. Тэгээд бас тэр ер нь бүрхэг байгаа. Нэг зарагдах хэсэг нь. Бид нар чинь шууд гарангуутлаа сүлд авт болоод зүгээр нэг 2 дахь зах зээлийн хапууд тэр зарагдаад байсан байхгүй юу? Тэгээ тэндээс нь нэг хоёрыг цагсан. Тэгээ одоо зарагдах юм уу энэ хүмүүс юм шиг байна. Тэгээд одоо unbox хийж үзэх юу reel хийлс амар гоё хаа. Тэгээд надад ингээд дан ганц пүүзнес нь гадна тэнд ингээд нөө Rose-гийн юутай ингээд юм үдээсэндээ хийдэг юм хум чармнууд. Тэгээд юу пүүзэн дотор Rose-гээ бичсэн, юуных нь уут нь Rose-гээ бичсэн ингээл ер нь л Rose-ыг сонсдог, шимтэж сонсдог хүмүүст бүр байх ёстой юмнуудын нэг юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр доктор нэрэл нь нэсч нэмэр хөрхөн. Тэгээ юм газруудын одоо кофе шопын баристаг ч юм уу эсвэл нэг юм худалдааны зөвлөхүүд дээр очино. Улаан цайм л ингээд яг энд ажилтдаг гэдгийг мэдэгдээд байх чинь. Do you work here гэдэг нэг рэлүүд байдаг. Тэрийг Rose хийсэн формат дээр ингээд фома. Тийм үү. Do you work here? Тэр хөрхөс. За тэгээд Rose-тэй холбоотой тийм сонирхолтой гоё happy юмнууд байна. Nice. Надаар бас сайхан айгу их байна. Би жимд явж байгаа. Маш сонин experience байна. Амар их концерт санагдаж өнөөдөр явах юм бол ингээд 4. За. Би бараг сар болчлоо доо. Йоо. гэж бодсон чинь. Тэгээ би юм булгаралт жоох ихтэй. Тэгээд энэ удаа болохоор багштай явж үзэж байгаа. Ингээд нэг удаагүй 3-4 хон жоо хэрнээ ялгаа нь бүрэнхээр мэдрэгддэг юм байна. Тэгээд өмнө нь болохоор нэгсэхгүй юу. Зөвхөн YouTube дээр туториал ч юм уу ингээд эсвэл нэг юм онлайн хичээл харж агаад явчих гээд нэг юм бас нэг сарын гэрээ ажлын фитнест бүртгүүлээд тэгээ бас яг сар явж чаддаг байх нэг 10 минут хоног л явсан баг. Тэгтээ эхний өдөр нь би бүр ингээд маргааш нь босч чадахгүй зай бүр ингээд тэр маргааш нь бүтэн өдөр чинь хөвцсөн байхгүй бүр бие дэлэхгүй. Тэгээд нэг бичлэг үзэхээр нэг л биш заяа. Тэнгүүд нэг жимийнхаа багшаас суухаар ингээд нэг тийм жоохон анхаарал хандуулахгүй. Энийг ингэждэг тэрийг тэгждэг гэл ингээл хайлт юм болоо. Тэгээ за нэг юм тасгалаа ойлгож хийхгүй. Тэгээ нэг юм ерөөсөө л болохгүй гацсан. Тэгээл за яг багш хэрэгтэй байна гэдгийг ойлгоод тэгээ төвшөө нөгөө өвчтөн үедээ нэлийн турхаа байсан шүү дээ. Тэр үедээ нэг багштай явж исэн. Тэгээ тэр багштай холбогдож үзье гэсэн чинь тэр багш нь одоогоороо яг тэр жим дээрээ хичээлсээр байгаа. Одоо 10 жил гэсэн үг юм уу? Тэгээд амар гоё бийтэй амар гоё юм ихтэй заяа. Фитнес модель хийдэг. Тэгээд тэр багш дээр бид хоёр одоо хамт явж байгаа. Тэгэл ингээл бид хоёр чинь эхний өдөр ингээл хаа хөө гэж бүр энийг ч өргөч яа. Энийг ч гүйч гэж нэг тийм байгаа шүү. Алив ядгийн ингээл өө килограммын нэм ба. Тэгж шинэх гэж чи багш та хоёр битээ далтагнаа дээ. Тэгээ маргааш босч чадахгүй ингээл эхний одоо 7 хоног бол ингээд яг ингээд бүх булчингаа задлаад ингээд бүх одоо зөвхөн гар зөвхөн хөл гэхгүй бүх ингээд булчингийн хадцгалыг жигтгэн хийх хэрэгтэй байдаг гэж мэд. Тэгэл маргааш нь ч гэсэн их булгарал байхгүй. Яг жоохон байгаа. Тэгтээ ингээд босоод атлах гэж болох үс. Айгуу гоёсэн. Тэгээ ингээд нэг тийм тасгалаа ойлгоод наа чи одоо яг энэ рүү орж байгаа хэвээр орж байгааг нь мэдэр гэж. Тэгээ ингээд тасгалдаа л анхаар гэж мэгэл нэг тийм. Тэнгүүд ингээд нөгөө одоо хүнд юм өргөлөө гэхэд зүйлдээ ингээд цуцаж эхэлж байгаа штэ. Тэнгүүд чи ингээд нөгөө тоолохоо мартаж барьчин. Тэнгүүд ингээд багш хажууд ингээд нэг юм дэмжээстэй. За одоо тав орчих гэж мэгэл нэг тийм дэмжлэг ялангуяа надад амар чухал юм байна гэдгийг амар ойлгосон. Тэгээ хоолт молтоо бас амар өөрчлөх гэж үзэж байгаа. Тэгээ саяны хоёулынхаа челленж бас амар тустай байлаа. Багштайгаа эхлээд одоо хичээлж эхлэхдээ ийм зорилготой байна, ингэмээрэн ингэж өөрчлөгдөе энтер гэсэн юм зорилго одоо гаргасан уу те? Би нэг зураг үзлээ. Чи би ийм боломж яах вэ? Тэгж байна. Вау. Тэр амар гойс л та. Тэгэд багш амар хөөрхөн намайг
өчигдөр штэ 3 дахь оролт гэсэн. Ингээд өө би чинь чамайг амар дутуу үнэлсэн байна гэдэг. Нэг ийм юун дээр би одоо нөгөө юунуудаа мэдхгүй. За нэг юм дээр нэрийг мэдхгүй ингээд нэг ийм өндөр дээр гараад турник шиг ингээд ингэж дэшээ бие өргөдөг. Гэхдээ турниктэй харьцуулахад доороо юм нөгөө ийм юутай тулах юмтай зүгээр ингээ өвдөлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ тэрэн дээр ингээд 15-аар 4 мөр вардаг. Тэгээ надад тэр бол айгүй дэч байсан. Тэгсэн чинь багш хүү би чинь чамайг нэг юм турхай нэг юм гэж бодсон чинь бас хөөхөн юутай шүмстэй юм байна. Тэгээд байсан. Nice. Тэгээ ажигласан чинь юу юм бэлээ. Би юм өргөдөг ч юм уу тиймэрхүү юм гарын булчин дайггүй юм шиг үлээ. Тэр гартай мөртэй холбоотой дасгалуудаа би ингээд амар happy гэдэг зөө. Тэгээ нэг мөгзөг хөл мөл болоод ирэхээр л бүр нэг жоохон зовж чиг. 9 харин хүчтэй хаа. 9 ингээд нөгөө юм ирсэн юмыг цах өргөөл явчихсан шүү дээ. За nice би бас ингэсэн байхгүй юу. Би нөгөө нэг гэрээрээ од гэрлагшин юунд явдаг штэ. Тэгээ сая би 8 сард намжааг байхгүй. Тэ амир хөөрхөн ингээд нөгөө нэгэнд хоцорсон бол ингээд тэр чин хугацаангүйгээд ингээд анги ингээд хаагдах хугацаанд хаагддаг болохоор ингээд ороод дими дараагийн анги хүлээ гэж тэгдэг тийм болохоор амир хүлээгээд бас ингээд нөгөө челленж энэ төр ихлүүлсэн. Ингээд бас тасгал хийчмээр байдаг тохой дээ. Тэгээд яг өнөөдрөөс юу яж байгаа. Шинэ анги тийхэлсэн. Тэгээ би яг 7 хоногийн өмнө бүртгүүлээд 7 хоног жонго хүлээлээ. Би өмнө нь ингээд хамгийн ихтэй 12 хоног хийсэхгүй. Яг дарааллаад тэгээд одоо болохоор яг бүр яг өдөр алган химээр байгаа. Тэгээд тэр 14 хоногийнхоо юг рекордыг ивдээд тасралтгүй 24 хоног ч юм 28 хоног ингээд гоё. Дараалж хийж үзмээр байгаа. Тэгээд пилатесийнхаа ингээд бас амар гоё догтлолтой өнөөдөр байна. Олонгийн гоё челленж нэг юм гоё өөр юмнуудын сэтэл болсон юм шүү. Харин тийм. Тэгээ нийтдээ өчигдөр нөгөө манай багшлахаар юу байдаг. Ажлын 4 өдөр гэдэг дийлтэй байхгүй бид хоёр. Тэгээ амралтын өдрөөс би ингээд өөр хүнтэй байд юм аа. Тэгтээ чамд зүгээрх юм бол чи хүрээд ирж болно гэд. Тэгээ би өчигдөр гайгүйсэн болохоор юу асан өглөө нөгөө өдрийнхөө ажлаас өмнө өглөө анх удаа фитнес тус очиж үзлээ. Өглөө дасгал хийж юмс амар гоё тийм ээ. Тэгээл яг дуусаад гараад ирсэн чинь нармаар тусаал. Тэнд чи зүгээр гээ шинэ амьдралаа. Ирүүлээ. Тэгээд тэгсэн чинь багшийн амралтын өдрөөр авдаг хүмүүс нь болохоор тэмцээнд бэлтдэг бүр амар боди хүмүүс байдаг. Тэгээд би бүр инээд үзсэн. Боо тийм боди хүмүүс тоо зүгээр нэг юм шиг. Тэгээ нэг ээж охин хоёр байсан байхгүй. Амар гоё битээ бүр. Ээжийг нь би 50-тай 40-тэй гэж бодчих. 50 хүрж байгаа ч юм уу. Тэгсэрнээ бүр ингээд амар гоё битээсэн. Тэгээ би бүр ёо ямар гоё юм бэ гэд. Миний зорилго болохоор бүр тийм амар боди биш. Миний зорилго бол яг зүгээр л өөртөө тохирсон фит болохоо гэдгээ багштай угаасаа хэлсэн байгаа. Тэгээд апстай болох уу? Апстай болно. Болох хаа. Яна болохгүй. Үгүй тэгээ апс 3 сарын дараа апстай болох уу? Чи хараг болчих واخа. Би ингээд зүгээр харахад 9 апстаар гэдэг шүү дээ. Үгүй харин тэгээ манай багш тэгээд л одоо ингээд дасгал хийж байгаа нүг тэр орж байгаа булчингууд энэ багш ингээд тэмтэрч үзээд барьж үзээд байхгүй юу. Тэгснэ миний нуруу ингэж барьж үзнэ. Хөөхөө наа ч юм юм байж тэгээ. Тэгээ ингээд хөвлөө хийж байгууд бас ингэж дарснаа. Хөөхөө ингээд явуулаад байгаа мó эсвэл өхөөрдөд байгаа мó бас. Би бол чам цаанаасаа тийм юу байгаах гэж бодож байна. Амар гоё харагдаад тэр юм бэлээ чинь. Болмоор байгаа ингээд зургнуудаа үзүүлсэн ч юм багш альны 3 сард бол шууд юм болно гэж байхгүй. Гэтэ чи бүр ингээд яг өнөөдөр очиод гэртээ нүүд зураг аав. Тэгээ 3 сарын дараахтайгаа харьцуулж чи бүр үнэхээр өөрөөрөө бахархна гэсэн зүг. Тэгээ манай багш амын хөөрхнөр нэг юм би их юм ярьдаг багш нарт бас жоохон яахгүй юм билээ. Тэгээ ингээд дундаа ороод идэг гэх юм уу. Яг л юм багш сурч гэдэг юм заагтай байвал надад амар зүгээр. Тэгээ багш манадад яг тэгж санагдаж байгаа. Тэр намын гоё. Тэгээд хоёр дахь нь болохоор нэг юм амар хит мотивашнл биш гэж би бодоод байдаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд багш маань ер нь мотивашнл заяа. Гэтэ тэр нь ингээд амар зүг ордог. Тэгээ өчигдрийн тэр амар гоё битээ хүмүүс донд би ингээд өөрийгөө жоохон өөр ирэхгүй л тэр чинь цаанаасаа харьцуулт юм билий. Тэгээд гэл нэг юм тэг миний харцсанаас харагдсан юм уу багш бүр зүгээр би ингээд тасглаа хийгээд ганц ч угаа гээгүй байжсэн чинь над дээр ирснэ чи өөрийнхөө эхний хоногийг битээ бус хүмүүсийн 100 хоногтой харьцуулаад гэт миний гуйн дээр ингэтээ тэгээ би бүр юу тийм амар илтээсэн юм багтаа за тэгэл сонь сайхан тийм байна тэгээд эфний үтсэн нэрээ ямар байна ямар гоёсэн тэг нэг паянтэй зөв за өчигдөр агаа ирээд тэгээд төвшөө агаа бид гур үзэхгүй гэсэн чинь төвшөө над руу F1 юу штэ прайм дээр байж штэ оройны цаг гээд тэгээ заашгүй буугаагүй байвал кино театрт үзчихье гээд тэгээ үздэг баатрууд болсон чинь нөгөө 4D тайл юмтэн
Яа нөгөө санал мандал хөдөлдөг oh my god. Тэгээ нэг штэ формуланыг тэгсэн чинь миний би ингээд амар буларцсан заяа ингээд миний ингээд нуруу өвдөөд, өгзөг өвдөөд, гуй өвдөөд. Яа. Тэгээ бүр яг энэ сантнаас нь босоо зүгээр шатан дээр суучих санагдаад. Тэгээ сүултээ тасаад гайг болчихсон. Киноны сэтгэл амар гоёсан. Тэгээ за дөрөвдий биш өөр танхи юмд үзсэн байсан болоосоо гэж бодсон. Тэгтэл л энэ ч юм бас кино театр юм ч гэж бодсон. Амар гоёсэн тийм. Амар гоёсан одоо. Тий, үзег хүмүүс байгаа болохоор тий яриад тийм яах. Тэгээд сайхан гарсан кино юм чи. Үзээд тэгээ бүр 2-3 сарын дараа бөөндөө F1-ийг ярьцгаая. За тэгээд одоо челленж руу гарах уу? Яа. За түрүүний хэлснээр бит хоёрын өнгөрсөн 2-7 хоногт хэрэгжүүлсэн челленж болохоор бит хоёр ер нь за өглөө өдөр орой гэд юу яадаг 3 хоол идчихэж байгаа шүү дээ. Одоо цай хоол унд идчихэж байгаа. Тэр 3-ын аль алийг нь гэртээ буюу гадуур хооллохгүй байх гэдэг челленж байсан. Тэгээд бит хоёрын нөхцөл байдал болохоор ер нь би өглөө угаасаа нэг хэм иддэггүй тэнгуут өдрийн хоол болон орой хоолыг гадуур иддэг. Өсөө бас ер нь тиймэрхүү нөхцөл байдалтай. Тэгээд би болохоор гэртээ хийх боломжтой байсан ч залхуураад ч юм уу эсвэл бол гэртээ юм хийж явах зураа гэд юм захиад идчихдэг. Гяс гараад ойрхон газар ороод идчихдэг гих мэтчлэн байсан. Тэгээд өнгөрсөн 14 хоногт бит хоёр аль аль нь энэ одоо яг гадуур хоол идэж болно. Гэхдээ ингээд хит ихтэй дэсэн энэ зан төлөвөө ингээд болоод гэртээ хоол идэхээр ямар байх вэ гэдгийг туршсан байгаа. За тэгээд энэ тухай ярьцгаая. За ингэсэн бит хоёрын нөгөө Google challenge failдсэн шалтгаан аль аль талд ингээ гүүгээгүй болохоор ингээ чимээгүй л ингээд байгаа л ингээ чи яаж ийн маж ийн гэж ингээ яахгүй ингээ юм апдейт байхгүй. Тийм апдейт байхгүй ингээ юм челленж явж байгаа гэдэг нэг юм байхгүй. Ингээ serious хүлээж аваагүй мó гэхээр авсан хэрнээ нэг юм холбоогүй ингээд яваад исэн мэлээ. Би тэдний нөгөө дундын групп байдаг. Тэгээ дундын групп дээрээ бит хоёр day 1-ээс эхлээд апдейтууд явуулж эхэлсэн заяа. Тэр бол энэ челленжийг одоо амжилттай дуусгахад нөлөөлсөн айгүй чухал зүйл гэж би бодсон. Үнэ. Тийм. Тэгээ яагаад тэгэхээр ингээд би одоо жишээлбэл одоо нэг өдөр ингээд гадуур идчих тийм үү гэж бодсноо яг өсөө ингээд өмнөх өдрийнхөө ингээд амар хүрхэн гэртээ юм бэлдээд хийцэн хоолыг харснаа юу вэ энэ челленжийг би ингээд харч амар тэнэгштэй өсөө ингээд хичээж хахад би ч гэсэн ингэж бодож ингэж яасан. Тэгээ бит хоёр ингээд нөгөө day 1-ээс day 14 хүртэл дундуур нь ганц 2 хоног алдсан байж магадгүй ингээд ийдсэн хоолнуудаа яасан. Тэгэхээр тэрнээсээ эхэлж яар тий. Тэгээ. За тэгээ андагийн санаа үнэхээр хүрхэн байсан. Тэгээд хоёулынхаа тэр мотивац ингээд яг нэг юм ээлжлэгдээдсэн тий анзаарсан уу? Тий. За ингэсэн байна заяа. 8 сарын 25 болохоор эхний өдөр исэн байна. Тэгээ би эхний өдөр болохоор ингээд day 1 амжилттай динерт ёроолгүй хит жигэнсэн бууз комбоча салаад усан үзэм идвэ гэд явуулсан байна. Тийм тэгээд яг энэс хойш ингээд үргэлжлээд явсан. Тэгээд day 1 бол угаасаа ингээд нөө шинэ эхлэл учраас аль аль нь бас дэжгүй байсан байлээ. Тэгээд би яг day 1 дээрээ юу яасан? Хүнс суглуулсан. 400 эдэн мянгаар ийм арт ороод хүнс суглуулсан байсан. Тэгээд тэрнээсээ өөрөөр би хүнс аваагүй. 14 хоног. Тийм. Ингээд яг хоол хийх маха ногоо жимсэмсээ тийм тустаа бас аваад тэгээд яг өөрийнхөө иддэг юмнуудыг аваа. Тэгээд юу идэх гэж хичээсэн бэ гэхээр би яг obvious идэж сурах гэж хичээгээд obvious авсан. Амттай бодлоо амтгүй obvious гэх. Тэгээд яг obvious-оо идэж бас сурсан. Тийм. Тэгээд яг 400 эдэн мянгаар 14 хоногт ерөөхдөө гэртээ хоол хийхэд надад болж исэн. Би челленж эхлэхээс өмнө хүнс цуглуулсан байжгаад гэтээ яг бодсон чи 14 хоног болсон л юм байна. Дунд нь нэг их хүнс аваагүй. За нэг жимс ганц 2 зүгээр юм юугээс ч юм уу юмнууд жижиг сажиг юм авсан бах. Тэгээд яг өчигдөр хүнс цуглуулсан. Тэгэхээр яг 14 хоног болсон байна тий. За тэгээд миний day 1 гэсэн чи төвшөгийн шүлтэй хоол гэдэг. Би өдөр нь зураг дарааг эсвэл өдөр нь бас гадуур хоол идсэн байж магадгүй юм байна. Тийм ээ. За тэгээд 9-гийн day 2. Миний day 2 болохоор өглөө смути. Би ер нь өглөө смути уугаа гарчтай. Жимсийг ингээд хатаага нундаг болгоцсон. Органик смути гэдэг чинь тэрийг ингээд найруулад дуучаар амар хуурдан амар хялбар дэжгүй амжтай гоё амжтай. Тэгээд тэрийг ер нь өглөө найруулаа уучдаг болохоор миний өглөөний хоол бол ер нь асуудалгүй заяа. Тэгээд дээр нь смутийн дээрээ нэмээд цаг байх юм бол өнөг шаарчин, цаг байхгүй бол өмнөх өдөр нь өнгөө чанчин гэдэг юм өндөгтэй байвал яг үл дагаад арай айтайхан. Тэгээ өдөр нь би ажил дээр ялтчихгүй сүүгийн сэндвич идсэн байна. Калпистэй.
Тэгээ оройн хараад мёктэй шүл хийж уусан байна. Зя. Намайг уучлаарай. Би намайг уучлаарай гэд дэй 2-оо бичсэн байна. Өдөр сэрээд усан үзэн мэдсэн. Тэгээд сая хоол хийхээр арай оройтох гээд капчикнес гэрийн юм шиг хоол идсэн. Арай. Тэгээ би доор нь би хичээнэ гэж. Одоо ингээд би энэнийг явуулахдаа амар гэлтэй мэдрэмж авсан. Яагаад тэгэхээр 9 ингээд дэй 2-тай амар хөрхөн оройчоод бүр шүлээгээд идчихэж байгаа байхгүй юу. Тэгээ би яг тэрийг нь харааг байж байгаад аль хэдийн хоолоо захицсан тэгснээ shit зүгээр л ямар нэг шүл ингээд гисгэлцчихгүй гэж бодсаахгүй. Тэгэл за хичээнэ л гэж бодсон үнэхээр. Тэгээд миний дэй 2 дээр анзаарсан юм болохоор ингээд хоолой бэлдэж гарч амжааг байгаа штэ. Шууд яраад гарсан байгаа. Тэгэнгүүт ингээд за ямар ч үсэн гялс ажиллаад дуусгаад хараад юм хийж идий гэдэг нэг төвчөөд байгаадсан байхгүй. Миний өдрийн сэндвич баг оройдоо орон заяа. Өдөр биш. Тэгээ байжснаа сүүлдээ бүр ингээд гиз дуурайд тэгснэ энэ арай болохгүй байна. Энэ баг буруу зуршил болж магадгүй байх гэж бодсноо. За ямар ч үсэн үнэхээр амжихгүй бол огт юм идэхгүй байснаас били юм эзэн л дээр бах гэдэг бодолтой 2 дээр төрсөн. Тийм. Гэхдээ чи ингэсэн нөө ингээд били юм идэ гэдэгтээ ингээд нөгөө арай хөнгөн сонголтууд хийгээдсэн нөө сэндвич ч юм уу те нэг юм хоол гадуур яг юм суугаад хоол идэх бол биш. Зя. Дэй 3. За би ингэсэн байна. Өдөр манго смути, манго эйд авчуулаа. Оройдоо нэг талх шарагчин шарсан тост идсэн байна. Тэгээд оройн хоолндоо креми паста хийж идлээ гэсэн байна. Чиний энэ паста амар гоё харагдчихсан шүү. Энэ айгу амттайсэн. Тэгээд би бас нөгөө шинэ жор туршиж үзсэн. Тэгээд энэ челленжийн хамгийн гоё юмнууд нь би бас гоё шинэ хоол хийж сурсан. Хоолнууд. Тийм. Тэгэд дэй 3 бол миний маш амжилттай туссан байна. За одоо миний чит дэй заяа. Дэй 3. Тэгснээ бүр зурагч байхгүй заяа. Тэг заримдаа ингээд ерөөсө зураг дарахаа мартаад яваадсан би. Идчихэд араас нь санаж байна дөө. Тэгээд өглөө нөгөө өмнөх өдрийнхөө хонсон мёктэй шүлийг халааж идэж байгаа юм заяа. Тэгээ энэ бас яг буруу эрүүл биш гэдгийг мэдээд байгаа. Тэгснээ өдөр нь за би өглөө одоо ийм олигтой мэдэж чадаагүй юм чинь гэстэй дэвчээл бас яваад байгаа юм заяа. Тэгснээ ходоод дуурж байгаа. Тэгснээ за ядаж мачалтай аваад уучигээд ууж байгаа. Тэгсэн чи бүр ажил дуустдаг. Харьж чаддаггүй. Тэгснээ за гэж төвчснээ. Бас гүчээс сэндвич авч идчихээ. Тэр чин бас ингээд баг орой хоол олигтой идээгүй харж тарах юм. Дэй 3 бол би ингээд ерөөсө баг юм ууралаг юм юу ч байхгүй, ногоотой юм юу ч байхгүй ерөөсө энэ өдөр бол бүр үнэхээр муухай харагдчихна надад. Тэгснээ бас нэг юм pray emoji тавьчихсан. За тэгээд 9-гийн дэй 4 болцсон байна тий одоо. За тэгэнгүүтлээ дэй 4 дээрээ нөгөө дэй 3 бүр ингээд амар муухай өнгөрцөн байгаа шүү дээ. Тэгэнгүүт хандаа ингэж гоё хичээсэн байхад гэдэг сэдэлтэй босч байгаа юм заяа. Pancake matcha latte хийж ууж байгаа. Тэгээ энэ бас нөгөө бичлэг хийх байсан болохоор өнгө үзэмжийн хувьд ч гэсэн амар гоё өглөөний цай байсан. Pancake хийхдээ бас нэг жижигхэн сэндвич хийсэн байсан. Тэрийг өдөр нь авч ажил дээр идснээ. Орой ирснээ. Азаа нэг бид гуравт амар гоё нэг дахианы махтай нэг юм өндөгтэй гоё хоол хийж өгчээсэн байхгүй. Тэр зүгээр л out of nowhere заяа гинт толгойд орж ирснэ. Тэрийг нэрээ хийж үзье гэж бодсноо. Дуурайлгаж хийх гэж үзсэн. Яг гоё амттай ижилхэн болоогүй. Тэгтээ амар төгсөн. Ийм хоолнууд байна. Тэгээд андагийн хэлдэг шиг нэг юм гэртээ хоол ихээр нэг юм шин энийг хийж үзье, тэрийг хийж үзье гэдэг сэтэл нэмэгддэг юм шиг санагдсан. За миний дэй 4 болохоор би яг нөгөө энэ чаленжийг эхлүүлээл нөгөө гэрч юу идэх үү гэд яг үндэ надад иддэг юм амар цөөхөн байдаг заяа. Юу гэдэг чинь хоол хийгээгүй идэх хүн ингээд юм идээд үлдэх хэвээр шүү дээ. Нэг тийм надад амар ховор идэг заяа. Би ингээд жимс идүүлээд нь тэгээ гурилын ингээд хит чаддаггүй боомоо ингээд авчихлаар идчихдаггүй бичээ нэтгээр идчихдаггүй одоо ингээд торт марч ч юм уу тийм ихээр идчихдаггүй. Миний амьдралын маяг болохоор ингээд нэг юм хоолоо хүлээж өсөж за өлсөд энэ хоол идэх гэж гяс нэг газар ороод хоол идчихдэг гэсэн юм. Тэгээ би ингээд бодож би юу идэх үү гэдгийнх нь нэг нь болохоор obvious, нөгөөх нь болохоор юу исэн. Өрөм юм уу? Одоо ингээд яг намар болохоос өмнө гоёыг олж идийгээд. Тэгээ би яг стори оруулаад хүмүүсээс асуугаад тэгээ нэг газар олоод тэг яг тэрний маань юу дэй 3 дээр ирсэн. Йоо тэгэл би бүтөө өдөр чинь өглөө өдөр орой өрөм хайлмаг борцог талах сүтээ цайл идсэн. Одоо нэг жоохоо хоол хийж иднэ гэж хэлсэн байна. Тэгснээ оройн хоол арай л орой идчихлээ. Тэгтээ яг хөө гэртээ хийсэн юм чингээд би юу хийж идсэн. Удаан гомдоо оргож идсэн. Энэ бас миний анхных байсан.
ямар сайхан амттай байсан гэж яа. Өөс бүр амттай харагдчих. Тэгээд юу заяа одоо нөгөө чиний хоолнуудын зурган дээр ингээд анзаараад хахаар амар порц багтай. Тэгтээ ингээд юм амар амтлаг юм шиг мэдрэмжүүд өгөөдсөн надаа. Оо тийм үү. Надад болохоор тоо хоёрын хоол амар жоохон ингээд порц багтай амар эрүүл харагдаадсан. Хүний юм гоё харагдав. Хүний л хоол сайхан харагдаад тах шиг нэрнэ. Тийм за ингээд дээд 4 аль альныхын хувьд бол айгүй амжилттай байжээ. За миний day 5 болохоор өглөө нөгөө смутиг аваад энэ миний баг хамгийн гоё өдөр юм шүү. Тийм ээ. Гоё гэж. Өглөө нь бүр юу идсэн юм те баах юм идсэн байж те. Авш өглөө смути ууж гараад энэ өдрөө бүтэн гэртээ байж таарсан юм. Бүтэн гэртээ байх өдөр бол үнэхээр чадах юм байлээ. Тийм болох юм байлээ. Тэгээд авокадо байна, өндөг помидортой хуурч идсэн байна. Тэгээд спам шарсан байна. Тэгээ оройн болохоор гомтой ийм татсан бахтай хуурах байсан байна. Тэгээд амтан ч гоё байсан. Ер нь гойсон өдөр. Тэг би яг помидор өндөгтэй хуурж идэх үнэхээр дуртай. Би яг ийм чери нөө беби помидортой дуртай. Бүр амарсан нөө. Эсэгийн дорж ирэхээр амар том сав дүрэн беби помидорнууд өнгөнгөөрөө байждаг. Дандаа байждаг гэж. Зя миний дата болохоор би нийсээ салаад идсэн байна. Энийг манай ээж хийж өгсөн. Оройн болохоор нөгөө удаан гомдоо ургаад давтаж хийгээд тэг энэ удаан гомдоо оруулахаар юу заяа? Бэлдээч заяа. Гомн нь үү? Гомн бэлдээч. Биш бэлдээч биш юм байна. Sorry. Зүгээр л гомн биш. Тийм гомн тэгээд нөгөө юу амтлагчтайгаа ирдэг байхгүй юу? Тэгээ би болохоор махаа ураад тэгээд помидор нэмээд тэгээд соусаагээд гомонгойгээд иддэг яг хийхэд амар хялбар. Тэгээ хажууд нэг юм бор юм агааз. Би бүр амар гоё талхуулаа заяа. Харин тийм би энэ дуртай. Тийм үү. Энэ бүр ингээд нөгөө юу юм бэ? Талах үстэй. Тэг веган гэлтгцээсэн. Тэг ингээ гурилгүй амар гоё амттай, хоолтой бүр амар гоё зөгцдөг. Тэг энэ талхыг тэр хүн суглуултан дээрээ бас олж аваад гоё ирүүл тийм талхтай болсон. Би ингээ нөгөө хоолтой амт талх олж идэх туртай. Гэхдээ гурилан талханд жоохон ингээ гэлдээ сандаад идэх байхгүй. Тэгээ би яг энэ өдрийг бас ингээ фул гоё давсан. За 6 дахь өдөр болсон чинь би өндөг авокадо тэгээ юм нэрсэн бас смутитэй. Энэ бас байж болох айгүй л гоё харагдчих. Гоё харагдчих. Тэгээ оройн сиюгийн кимбап ийсэн. Яа. Тэгсний араас нэг юм чи тавьчихээ. Тэгээ шүнэн гівэлтэй санагдаад тараг уусан байна. Дэлгэн барьж байгаа хүнийх шиг хооллолтой энэ. Тийм надад харин тийм үжин нэмгээд байгаа булчин мас нэмгээд байгаа хүний хооллолт бол бас биш байгаа. За би болохоор day 6 дээр юу ийдсэн мэн? Өдөр нь талх шараад тэгээд банан, peanut butter тавиад ахаад хажууд нь ахаад нэг төөстөн дээр хальмаа тавиад хажууд нь тоор тавиад тэгээ нэг жоохон өрөм борцог тавиад ингээд сүтэ цайтай болсон байна өдөр. Орой болохоор энэ бүр амар гоё харагдав. Энэ миний зохиосон хоолтхүү. Вау. Амар гоё хоолсон. Энэ баг миний за би яг ингээд хоёр төрлийн бүр яг эв ирүүл хоол хийж идсэн заяа. Тэрнийх нь нэг нь энэ болохоор ингээд нусан төмс заяа. Нусан төмсөө эртэд нэг хідүүлээ төмсний очмол хийхэд нэг юм амар баттарчлаг болсон шүү дээ нэг юм. Тэр creamy гоё нусан төмс байсан ёо. Тэгээд яг тийм creamy тийм нусан төмстэй. Тэгээд дээр нь болохоор байцаатай хураг заяа. Мах байцаа хоёр. Тэгээд хажууд нөгөө талах ингэж идэж үз бүр энэ амар гоё. Байцаа ч юм бүр үнэхээр хамгийн тижээлэг Монголд хамгийн ихээрээ одоо бүр Монголд ургадаг хүнсэндээ орд юм билээ шүү дээ. Тэгээд харж ивэл хажууд нь нөгөө нэг юу байгаа. Би дандаа комбуча уусан. Амар хөрхэн нөгөө бит хоёр солонгосоос нөгөө юм захиад байгаа штэ. Тэгээд нэг охинтой ажилдаг. Тэгээд тэр охин маань хамгийн ихнийхээ нөгөө каргог бит хоёр руу явуулахдаа амар хөрхэн ингээд солонгосоос хэд хэдэн юмнууд явуулсан дунд нь комбуча ясахгүй юу. Тэгээд тэр комбуча болохоор нөгөө юутай? Якулттай. Тий якулттай. Тэр комбуча амар гоё зүйл хандсан юм лээ. Тэгээд би тэрийг яг дандаа 14 хоногтой ингээд уусан. Тэгээд энэ холбоор миний амьдралаа ийдсэн хамгийн гоё ирүүл хоолнууд энийг. Амар гоёс. Гоё харагдчихна. За энэ юу гоё хоол вэ гэсэн чинь миний хоол биш байсан. За өглөө нь нөгөө смутиг аваад гарчээ. Тэгсний өдөр нь нөгөө нэг Агнистагийн үеиг нь гулаашиг идсэн байна. Тэнгүүтлээ оройн аав орой хоол иддгийж дуудаад тэг гэрийн хуушуур ийцэн. Тэр энэ бас нэг юм амар гоё чийдтэй байсан гэх юм уу. Өөрөө гэртээ хийгээгүй ч гэсэн гэрийн хоол. Тийм гэрийн хоол очиж иднэхээр надад амар гоёс. Тэг аав гэн ингэж мэнгэж байгаа гэртээ хоол юм челленж гэж өрөөсөө мдэггүй ирнэ амар хөөрхөн гэж залгасан. Орой орж хуушуур иддэг амар хөөрхөн. Тэгээд day 7 дээр ажигласан юм гэх юм бол гадуур хооллох дээрээ тулах юм бол ядаж ирүүл хооллоо гэж мэгээ нэг юм веган нэг тийм сонголт Монголд хийгээд байсан нь аавштай гэж бодсон.
За миний date 7 болохоор одоо би ингээд нөгөө овёсоо идэнгээд авчаад байгаа штэ. Тэгээ би date 7 хүртэл овёсоо идээгүй заяа. Ингээд юм зөргөлж чадахгүй. 7-оос л нэг гинт овёс зөхөж орж ирсэн шүү дээ. Тэгэд яасан бэ гэхээр нөгөө өрөм юм уу маань дууссан. Тэгээд date 7 дээр би өглөөд овёс сүйдсэн. Надаа энэ амар гомдтайсан. Тэгээ би яг нөгөө жоохон дасъя гэж бодоод Монгол юм нөгөө жимстэй юутай самар мамартай арай сахар жоохон бор сахар махартай овёсоор эхлүүлээд тэгээ сүтээ олоод идсэн чинь амар гомдтайсан. Тэгээд өдөр нь энэ төөс бүр алсан. Өдөр нь энэ төөстэй идэл. Эхнийхээ голыг аваад голд нь үндгөө хараад байгаа юм. Тий. Тэгээд нөгөө талхныхын гаднах нь ингээд амар гоё crispy. Нөгөө өндгөн дотроо жоохон шартай урсаад. Тий амар гомдтай болт юм лээ. Тэгсэн чинь орой би яг нөгөө хоол хийж амжихгүй болоод гадуур ингээд нөгөө бас ингээд суугаад ингээд 50 гоё мэдж юусоо чадахгүй байхгүй. Тэгэхээр зөвөр замд байсан амар гоё хошуур байна гэхээр нэгийг аваад зүдээ цайтай идсэн догоо хошуурсэн. Тэгээд энэ бол яг хідээс хойш юм би 2-оос хойш миний анхны гадуур хооллолтойсан. Гадуур хоол тоолтон дондоо юм цөм цөхөж орж ирсэн амар тоол юм байсан. Тэгээ би яг ингээд яг эцсийн дараа надаа ингээд гидсэн юм айгу муухай мэдрэмж төрөөдсөн. Ингээд яагаад ч юм ингээд болохгүй штэ гэж бодсондоо ч юм уу эсвэл ингээд гайгүй хоолнууд идчихснэ гинт ингээд хүн тоол ороод ирэхээр гидсманд тэгж хүлээж авсан юм уу? Ер нь би ч одоо эрүүл болоод байгаа юм уу да гэж бодсон. За тэгснээ day 8 байхгүй байгаа нь бит хоёр нөгөө подкаста бичсэн энэ өдөр. Чийдтэй. Үгүй штэ. Хоёлаа day 8 дээр пицца идэггүй бэлүү? Оройн тань тоол идсэн юм. Тийш дээ. Oh my god. Ингэсэн юм аа. Хамт байсан юм. Тийм. D8 дээр ингэсэхгүй юу? Би тэр подкаст бичнэ гэл аль аль нь би сэрэл ирж байгаа 9 сэрэл подкаста бичиж байгаа дэлгүүр мэлүүрхэн юм ягаад. Тэг яг нөгөө ягаа өнгөрсөн дугаар дээр 9 жоохон ингээд нөгөө ингэсэн байсан өдөр болохоор гарч сэргийн мача уу гэснээ бицайтэнээс. Тэгээд нөгөө хамт байгаа болохоорс ингээд нэгэндээ ингээд хань татаад гэх юм уу ягаад ч мэдсэн те. Тэгээд дэжгөө пиццаасан пиццагаа идээд бид хоёр яг нэг бүтэн пиццаны талын л идсэн. Тэгж идээд тэгээд орч ирээд юмаа биччихэд оройн болохоор юу байсан? Түнсний очмал хийж идсэн. Өдөр чинь шүл биш үү? Түнсний очмал хоёлаа бүр яг челленж хэлдэг өдөр шүү дээ. Тийм шүү дээ. Тийм ээ шүл хийж идсэн. Челленж явах цагт аанда яг ингээд 2 уулцсан байгаа хгүй бид 14 хоногт. Тэгээ хоёуланд нь аанда хоолж өгсөн. Челленж яг хэлсэн өдөр тийм амар гоё төмсний өвчмөл хийж өгсөн. Йоо тэр төмсний амар гоё тэгээд би ингээд аанда манай дээрээ гоё хоол хийж өгөхөр нь тэр амтын санаад ёо тэр амтыг дахиж идмээр энэ гэж бодоод өөрөө хийхээр ингээд яг болтгоо заяа юмсан. Гэхдээ тэр нөгөө азагийн хоолны зураг болыг алчлээсэн шүү дээ. Яг тэр чи зураг яг л тэр хамтайсан да. За тэнгуүтлээ day 8 дээрээ би нөө нурмачсан ядарсан. Тэгээд аанда намайг өргөтөх гэж амар гой будаатай шүл хийж өгсөн байт юм аа. Тийм тэр будаатай шүлэг гэсний жоохон эрүүл ялгая гэж зүгээр ямар ч хууралтай байхгүй ингээ бүх орцуудаа бүдийг хийгээл буцалгаал тэгэл амар хурд идсэн тий. Тэгвэл тэгээ 9 гол нь нөгөө шүлэн дуртай болохоорс юу даваа талтай. Би жоохон шүлэнд муу. Гэтэ тэр шүл бас байж болох гэж санагдсан. За тэгээд D9 рүү орлоо. D9 гэсэн чинь what би өглөө өндөг помидортой ургажсэн юм уу? Гайхалтай. Тэ гоё харагдчих. Өглөө өндөг помидортой ураг, өдөр нөгөө овёс сүг ахиж идээд орой болохоор будаатай ураг идсэн. За би болохоор өглөө бас л нөгөө иддэг баах юмнуудаа хойлоо идчихсэн. Помидор, өндгөө юм слэмтэй хуурсан юм уу? Өглөө нь өндөг помидор идсэн биш. Тийм ээ тий. Тэгээ нэг манго идсэн байна. Тэгээ өдөр нь тийм нөгөө мисо шүл үүдэн штэ найруулдаг. Тим шүл гэрээс авч гарсан. Гэрийнх шүү. Эндэгтэй гэрээхтэй орох уу? Тэгээ ажил дээр тэрийгээ шүл найруулж ууснаа. Оройн төвшөө карри хийж өгсөн байна. Төвшөөгийн карри бас алт нь штэ. Гоё дээ. Амар сүн би өгөн төвшөөд карри хийх зааж өгчөөсөн байхгүй юу? Тий одоо бүр ингээд бархайлсан. Амар сүн. Чи яг надаас өөр юу хийгээд нууц. За яана. Үеийн даан за. За D10 заяо. D10 дээр ягаад миний ноён нуурын хугарсан юм мэдэхгүй. Миний дуртай хоолнуудын нэгт бүр ингээд одоо дуртай хоолыг гэвэл одоо докторитан ч юм уу гэх нэг паста ч юм уу гэдэг юм хоолнууд нэрлэгддгийн нэгт заавал аль нэгэнд нь заавал KFC ордог заяо. Яа KFC-д би ингээд нөгөө хин нэг нь намайг KFC идэх гэвэл би бүр үгүй гэж хэлдэггүй.
тийм дуртай заяа. Тэгээд Анда бараг KFC-ийн амбассадор болов болно. Нэр шүү. харин тий би одоо жоохон инстаграмаа их тайд намайг 10к дагагчтай болчвол KFC-ийг би бичнэ. Үгүй нэ KFC идмээргүй штэ. Идэхгүй амьдрал Тийм ээ тий. Тэгээд тийм нэг 10 дахь хоног дээр би яасан юм бол би ингээд найзуудаа нэг зөвшөөрөл авъя. Би ганцхан удаа амирсэн тгүүгээд текстээ салгаж бичиж байгаа юм цаа. Найзуудаа нэг зөвшөөрөл авъя гэд байхгүй. Юу яац юм бол гөр санаа зовоо тэгсэн чинь ганцхан удаа KFC идчихэж. ганцхан удаа KFC идэхгүй плиз. гэж хэлээ тэгээд 9 үгүй гэсэн чинь бас өө гэсэн. Тэгсэн чинь ааг 9 ид гэж надий. Йоо. Тэгэл би идчихэж байгаа юм чи яах юм 9 ид гээл. Тэгээ би KFC идсэн. Тэг ямар байсан. Авиргайсан штэ. Тэгэл за гоё юм чи бас ингээд нөгөө гоё идсэн юм аа ингээд амир бодоод явах уу гэж доо тэгэл шууд өнгөрсөн 10 дахь хоног. За тэгээд яг чамайг бичиж яхад чинь би яг энэ зургаа явуулах гэсэн байхгүй ингээд дэ яруу гэж бичээд тэгсэн чи энэ хүүхэд чинь KFC идэж болох уу гэхээр нэс за guilty санагдуулах юм болоо гэж бодоод нэг цаг харснаа за нэг цагийн дараа бичээд цагийн дотор идчих байлгүй дээ. Яа. Тэгээд зургаа явуулсан байна. За өглөө нь авокадо өндөг. Тэгээд нэг сони юм цагаан талхтай. Тэгтээ яах вэ? Тэгээд өдөр нь юм идэхгүй явж яснаа. Оройн гэрт жоох эрт ирснээ. Ногоотой урга. Төмстэй урга юм шүү. Тий төмстэй. Нэг хөрхөн чинжүү минжүүтэй л юм шиг Аа. байна. Тэгээд кетчуп нь мяв. Аа. Амтнаа амар гоёс бүр ёо. Гайрагдж байна. Тэр өглөөний 9-гийн өглөөний цайнуудыг харуул та нараас л. Би ер нь өглөөний цайны хэлгүй юм байна. Харин тийм байна. За дэ 11 би нөгөө юу яадаг нөгөө офис жирөөсөө сууж ажиллах байгаа. Дандаа ажлуудаа нөгөө юугаар гэрээр хийж байгаа болохоор би бүр мега хажууд нөгөө мега нэгтцэн. Би зүгээр мегагийн хүн болсон заяа. Нэг бол KFC-ийн нэг бол мегагийн л амбассадор болсон. Тэгээд мегагийн юмнууд айгүй их ууж идсэн. Тэгээд дандаа юм сэндвич ч юм уу, green tea latte, matcha latte уусан. Тэгээд энэний нэг нь болохоор өдөр нь би мегагийн салаад green tea latte уугаад оройн нь болохоор чихэрлэг төмс хуурсан бах. Энэ миний 2 дахь сурсан амар гоё хоол заяа. Би ер нь төмсөн дуртай. Гэтэ нөгөө төмсөн жоохон цардуулах мэх гээд нэг хідэж болохгүй гэж боддог болохоор чихэрлэг төмс туршиж үзээгээ заяа. Тэгээ ингээ би нөгөө солонгос кинондаас зүгээр л ингээ төмс ингээд идэд идэг та чихэрлэг төмс чанж мацсан чигнэл тэгж би идэг гэж бодоод яаж идэх үү яаж би өөртөө гоё болох уу гэж бодож байгаад ямарсан өхрийн мах сонгондоо хуурчи энэ талхаа тавьчи нөгөө юугаа болохоор чигнэд идчихье гэж бодсахгүй. Тэгээ ингээ ямар ч амтлагч байхгүй заяа. Бүр ингээ чихэрлэг төмсөнд юу ч хийгээгүй яг ингээл бууз чигнүр дээр чигнэж байгаа юм шиг идэл үгүй чигнэл тэгээ 40 минут илүү 30 минут чигнэл тэгээ энэ 3 идээд тэгээд хажууд нь комбоча тэгээл бүр энэ өдөр амар гоё хэлсэн. Тэгээ энд юусоо юу байхгүй будаа байхгүй гурил байхгүй маш эрүүл харагдаж байна. За тэгээд миний дэ 11 болсон чинь төвшөгийн хийж өгсөн ногоотой хуурах чинь төмстэй хуурах чинь илүү гарсан. Тэгснээ өдрөн сэрснээ тэрийгэ халааж дээр нь өндөг авокадо тавьж идснээ оройн нь бууз чигнж идсэн байна. За тэгээд дэ 12 дээр болохоор би банан идээд өглөө нь тэгээд өдөр нь болохоор нөгөө овёс сүгэ идээд оройн нь болохоор өхрийн мах хураад нөгөө бас орцнууд дуусаж эхэлсэн байна. Энэ бүр амар гоё харагдчихдаг тий. Оройны олчин. Тийм. Тэгээд помидортой би бор мөгөнд амар суртай бор мөгтэй тэгээ нөгөө талхтайгаа өлсүн асан. Тэгээ хажууд нас нэг юм нөгөө шууд ингээд хийгээл амтлаад ячдаг нэг рамен байдаг шүү дээ. Тэр рамена комбочатагаа ингээд идсэн байна. Эндээс миний бүр ингээд нөгөө миний ажил яг эхэлсэн. Тэгээд ойрч жоохон ер нь амиргаа. Тэгээд яг 12-оос эхлээд би бүр юм зураг мантай болсон байна. Тэгээд баг бицсэн юм уу? Бичиг юм шүү. Бицсэн мэн дэ 12 тийм ээ. Дэ 12 дээр тийм юнишний зураг авалттай байсан. Тэгсэн чинь юнишнийх нь цаанаасаа ингээд баахан хоол бэлдсэн байдаг байхгүй юу? Тэгээд бүр амар их юм байсан тэрэн донд ингээд юуны Мартин пицца, үдэн, дахиа маяг. Би бүр тэгээ харж ирсэн аа. Нэг чихэртэй нэг чихэргүй дахиад нэг идсэн зав. За тэгээ оройн нь дэ 12-оос эхлээд би нөгөө фитнестэй явж эхэлсэн. За. Тэгээд оройн тасаглаад уусч ирснээ уураг уугаад фитнес дээр байсан ногоо смути худалдаж авч уугаад тэгээд чанс өндөг идсэн. Амар юм фитнеслэг бол. Тийм байна. Оройны хоолол уураг мураг гэдээ ороод ирсэн. Би бас энийг анзаараад юу уураг вэ гэж бодсон юм байна. Тэгээд өмнө нөгөө өөрөө фитнест явдаг байхдаа ерөөс ямар ч юм нөгөө
нэмэлт юм хэрэглэхгүй заяа тэрийг мэдэхгүй уураг хэрэглэхгүй амино хэрэглэхгүй байдаг гэсэн мэлээ. Нэг 12 хоног явах та. Тэгээ багш маань бол намайг чи булчмаас нэмгэж байгаа хүн заавал уураг уух хэрэгтэй. Тэгээд анхудаа фитнест явж байгаа учраас нөгөө дасгалуудын үеэр өмнө нь дасгал хийж байгаагүй бол нөгөө булчин задарч мадрах эрсдэл айгүй өндөр байдаг. Тийм учраас амино, BCAA за нэг тиймэрхүү юм байна. Энийг заавал дасгалынхаа дундуур устай найруул аваад явах хэрэгтэй гэсэн. За тэгээд D13. Тийм за D13 болохоор фул юм шүтингтэй өдөр байсан. Тэгээ юм фул шүтингтэй өдөр бол угаасаа хоолны юу бол үнэхээр алдагддаг. Тэгээ яг 7 өнгөрөөж гарахтаа гэртээс банана авч гараад таксинд идээд тэгээд гол нь нөгөө өдөр ингээ юу итгүү гэж бодолтгүй бүр ингээ цаанаас угаасаа ингээ KFC-ийн бүтээгдэхүүнүүд зурганд орчихсан болохоор тэгээд өдөр нь ингээ KFC идчихэж байгаа. Тэгэд орой болохоор ингээ өдөр KFC идсэндээ бас жоохон яагаад хоол иж идэхгүй зүгээр obvious сүгээдээд унтсан. За миний 13 болсон чинь бид хоёр бас нэг газар очиж зураг авалт хийх байсан. Тэгээд бүр өглөө бас нэг яана сандран гарсан өдөр. Өглөө нь нөгөө нэг найруулдаг месошул ууснаа. Өдөр нь кофе шоп орж эдитэ хийж явахдаа чизкейк матча авч ууснаа. Тэгээд оройн нь хараад заавал юм хийж идэнэ гэх өдөр нь юм хийж идэг байгаа шүү дээ. Хийж идэнэ гэж явж исэн чинь бүр амар энэ өдөр нөгөө юу үтсэхгүй F1 үтсэхгүй. Тэгээд орой хараад юм хийн гэсэн чинь кино үзэхэр болчоод тэгснэ кинон дээр очиод гараад ирсэн чинь баг амар орой 12 өнгөрцөн байлаа. Тэгснэ за KFC длээ. Тэгээд төвшөө яах вэ ганцудаа гэсэн байна. Тэгээд төвшөө зургийг явуулсан. За ингээд сүүлийн өдөр болж байна. Сүүлийн өдөр нь болохоор өчигдөр байсан. Би өчигдөр болохоор өглөө банан идсэн. Өдөр нь нөгөө мега цууд ажил хийсэн болохоор сэндвич матчаа идсэн. Тэгээд оройн дахиад obvious үгээ уусан. За тэгээ миний өчигдөр бас ерөөсөө ямар ч зураг байхгүй би өчигдөр өглөө фитнест гараад тэгээд шөнө 12 өнгөрөөж орж ирж байгаа өдөр байсан байхгүй. Өнөөдөр подкастаа бичигээ өчигдөр ажиллаж жоохон шахацсан чинь. Тэгээд өглөө нь нөгөө найруулдаг смутигаа ууж гараад дасгал руугаа орохын өмнө нь банан ууж гарч ирснээ. Дасгалынхаа араас уураг ууж байгаа. Тэгээд оройн нь энэ баг 11 үед байсан байгаа. CUS будатай уураг. Тэгээ нэг юм төсцсөн чимстэй нэг хайрцагтай байдаг шүү дээ. Тийм авч ицсэн. Тэгээд тийм байна. Тэгээ орой шүнд хоол идэх бүр ер нь тийм миний 13 14 амар муухай туссан. Надад жоохон хайрын юм гэж бодсон. Чаленж ийм гоё ихлүүлж, ийм гоё дундуур нь авч явчаад сүүлийн 2 хоног үнэхээр фейдлээ дээ 900 яач гэж өөртөө хэлсэн. За ингээд бит хоёр 14 хоногийн турш ингээд нөө чаленж хийн гэж амласныхаа дагуу одоо ингээд нөгөө сонсогчдтой амлчаад эхний чаленж фейлцэн болохоор бас амар хэцүү эхэлж байгаа шүү дээ. Тэгэл за ингээд хичээхстэй гэж юу яагаад миний хувьд бол бас ингээд өөрийнхөө ч тэр өсөгийн хинж тэр одоо юуг бол амар гоё юу бэ? Сашамар санагдаж байгаа. Ямар амар үгүй. Яа тэгэхээр ингээд бит хоёр чинь ингээд өмнө ч тавьдаа бас дугаар дээр хэлжсэн ингээд аль нь гадуур хоолтыг бол бүр ингээд too much байхгүй юу ер нь ингээд нэг уулзахаараач ингээд нэг юм гадуур хоолтог ингээд бүр too much байсан. Тэгээд бит хоёрын хувьд бол энэ амжилт бүр маш амжилттай заяа ингээд нөгөө дийлэн хүмүүс ингээд гоё гэртээ очиод оройн хоол идэх нь хэвийн үзэгдэл байдаг. Бит хоёрт бол бүр ингээд бараг хизээ хоол идснээ ч мартах гэртээ хийсний мартах хэмжээний тийм хэцүү болсон байсан. Тэгээ яг энийг ингээд миний хувьд ингээд яг засах амар гоё ихлэл болж өгсөн. Би тэгээд яг ийм чаленж хийсэндээ бүр айгу баяртай бас дуусгаж байгаа. Хойлоо нөгөө комент уншаад нэг хүний комментнаас сэтгэлээд бодож олсон шүү дээ. Тэгээ нөгөө бентоо гэд бичсээсэн. Тийм тэр коммент бичсэн хүнд баярлалаа. Тэгээ хойлоо гоё дүгний да тий. За тий. Тэгээ ингэсэн байхгүй юу? Би яг энэ чаленжийг хийж явах зураа намайг нөгөө юуг үзэрэл гэдсэн. Бүрийн тийм хоолт зүйчтэй хийсэн нөгөө сахар гэдэг номны зохиол тийм тэрийг үзэрэл гэдээсэн. Тэгээд би үзэж амжихгүй явж хагаад яг нэг өдөр гэрээ цэвэрлэхдээ үзсэхгүй. Тэгээд би тэр бүр надад бас амар нөлөөлсөн. Тэгээд би тэндээс ингээд та ер нь үзсэн мах үзээгүй бол бүрийн одоо подкастыг би ярьж байгаа. Тэгээд миний ингээд гол ингээд над руу ингээд yonk гэж орсон юмнууд нь болохоор юу байсан бэ гэхээр ингээд хүн ингээд нөгөө 30 нас хүртлээ ингээл юу ч хийдсэн ингээл болоод ингээд болол яваад байдаг, айтах ингээд яваад байдаг. 30-аас хойш яах вэ гэхээр чи 30 хүртэлх наснда ингээд бие хэрхэн яаж идэлж юу идснээс чинь шалтгаалаад 30-аас хойш чи тийм байна гэж бодох хэрэгтэй гэл тэгсэн чинь би oh my god би энэ 30 хүртэлх насыг яалаа гэл бүр ингээд бодож байгаа юм чи ингээд юу идлээ новш гэж бодол тэгээд за ер нь одоо яг энэ цаг хугацаа амар таарч байна. Одоо энэс хойш яг энэ
гэртээ хооллохоо ихсгийг эрүүл хооллохоо ихсгийг элдв одоо KFC-гээ боли гэл ингээл бодож байгаа байхгүй. Тэгээд бас ингээд нөө яг би ингээд хоол эрүүл хоол ихээр ингээд юу идэхээ мэддэггүй. Одоо нөгөө тавганы хуваалтанд те ингээд тэдэн тийм байвал зүгээр мүгэр гэсэн юм ингээд судалж байгаагүй ингээд юу идэхээ мэддэггүй. Тэгээд тэн дээр ингээд одоо эслэг амар чухал антиоксиданттай байх хэвээр. Тэгээд ийм юм байвал зүгээр өглөө ингээд ингэх хэвээр гэл. Тэгэл яг тэрийг сонсоод бас за яг ер нь одоо цаг хугацаанд би одоо бас ингээд өснөрөө л идлээ, өснөрөө л одоо дуртай газар руугаа орж дуртай юм идлээ. Одоо л одоо зүгээр эрүүл байхаа бодсон дээр юм гэл. Тэгээд би энэ 14 хоногийн турш одоо сурсан зүйл гэж ярий. Хамгийн ихний зүйл л надад яг нөгөө хоолны төрлүүд гоё нэмэгдэж өглөө гэж бодож байна. Би нэгдүгürt obvious-ийг сурсан. Одоо тэгээд үргэлжлүүлээд явах учраас би нэг түүхий ингээд ямар ч амтгүй obvious авсан гэсэн шүү дээ. Тэгээд тэр амтгүй obvious-ныхон бахан рецепинуудыг хараад бэлтцсэн байгаа хгүй. Тэгээд одоо яг тэр амтгүй obvious-аа идэж сурах хэрэгтэй байгаа гэсэн. Тэгэхээр obvious-нд амар гоё шинэлт хийгээд obvious-ийг сурсан. Тэгээд хоёрт болохоор би бас яг түрүүний хэлсэн нөгөө хоёр шинэ гоё хоол хийж сурсан учраас нөгөө эрүүл хоол амтгүй гэдэг мэдрэмж маань ингээд гар авцсан. Ингээд эрүүл хоолч гэсэн өөрийнхөө дуртай зүйлсүүдээр ингээд баяжуулаад идвэл эрүүл хоол гайхалтай сайхан амттай байж болох юм байна гэж бодсон. Тэгээд 3 дугаарт ингээд нөгөө миний бас нэг юм үтсэн юм байна. Бихчийн нөгөө ирээд ирсээс харсан уу? Ирээд ирсэн байсан гэхээр Монголд дахиад ирчлөө гэж одоо TikTok дээр ирээд ирсэн байсан. Тэгээ би яг нөгөө бүрийн юуг үтсчээд хоол нөгөө нэг юунд нөлөөлдөг сэтгэл зүйн байдал, сэтгэл готролд нөлөөлдөг гэж сонсцаахгүй юу. Тэг би угаасаа ингэж нөгөө жоохон сэтгэл зүйн асуудалтай байгаа юм шиг өөртөө санагдаад тэг би ингэж нэрэл ингэж хооллдог хүн яаж юм ирүүл сэтгэл зүйтэй байх вүлээ гэж бодцоод тэгээд бигчээ болохоор ингэж яг нэг төрлийн шүлүү амар удаа идсэн гэж байгаа байхгүй. Яг энэ хоолыг ингээд би өөрийнхөө эрүүл мэндийн төлөө давхар ингээд сэтгэл зүйн эрүүл мэндийн хан төлөө идсэн гэд. Тэгээд одоо хооллолт ямар чухал вэ? Бид нар ямар буруу болт юм бэ? Сэтгэл зүйн асуудал хоол ямар чухал вэ гэдгийг би мэдсэн гэдэг тэр хэсгийг би үзээд shit ингээд бүх юм амар таарад байна гэж би бодоод ингээд би ингээд өөрийгөө сэтгэл зүйн асуудалтай байна гэж бодсон. Тэгэл ингээд хоёулагийн хоолны чаленж эхлүүлээл тийм юмнууд үзээл ингээд ер нь цаанаасаа бүх юм ингээд God's plan байгаадсан. Тэгэл би бүр ингээд за ер нь ингээд хийх ёстой юм хийсэн байна. Одоо ингээд яг энэ эрүүл амьдралын хэв маягийг ингээд амар perfect чадахгүй ч гэсэн ингээд баг-багаар хүршүүлэх ёстой юм байна. Тэгээд ингээд нөгөө би хөнгөн мэдрэмж чинь өөрөө хөнгөн сэтгэл зүйтэй болгоод байгаа ч юм шиг нэг юм мэдрэмж төрөөл заяа. Тэгээ ингээд би хөнгөрөх мэдрэмжээс амар гоёсон. Би хэдий ингээд тасгал хийж амжаагүй ч гэсэн хөнгөн холлоод ч юм уу ингээд одоо нэг тавг хоолн тэр чигээрээ эрүүл энэ төр байж маавал гурил мөрлөхгүй байж маавал бүр ингээд амар гоё байцсахгүй. Тэгээд мөнгөний хувьд бол би яг дүгнж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би бас ингээд 400 мянган төгрөгөөр 14 хонд нэг хүнс гэхээр бас дэчгүй санагдаж байгаа. Тэгээ гадуур хоолсон юу гэвэл яг юм уугаад байсан болохоор бас нэг амар багасаагүй. Бажетны хувьд ингээд надад амар friendly бол байгаагүй байж магадгүй. Гэхдээ ингээд надад хэрэгтэй байсан юмыг би ингээд амар өөртөө авсан байгаа. Яг сэтгэл зүйн хувьд, биеийн хувьд. Тэгээд ингээд энийг ингээд би цаашаа хийж чадах юм байна гэдэг юмаа олж авсан нь миний бүр ингээд хамгийн том амжилт байсан юм шиг санагдчих. Вау. Бахархаж байна анд минь. Анд минь хэрэг тэнийг сонсоод байт юм аа. Зэрэг бичгээр гоё яадаг аа. Тийм. Тэгээд миний ажигласан юмнууд болохоор ингээд өдрийн 3 хоол 14 хоногийн челленж гэхэр чинь нэг нийт 42 хооллолт байсан байж тээ. Тэгэхээр нэг юм. За нэг 60-70%-тай. 60-70% гүйцэтгэлтэй байсан юм уу? Тэгээд яг андагийн хэлсэнчлэн бид хоёр бүр ингээд нэг хэсэг бол бүр ингээд ялангуяа нөгөө ажлын ачаал ихтэй үед ингээд хизээ гэртээ сүулт хоол хийснээ санахгүй болтлоо. Тийм үед байсан учраас энэ 60-70%-ийг бол үнэхээр амжилт гэж хараад байна. Тэгээд миний ажигласан юм болохоор юу байсан? Нөгөө нэг гэртээ хоолно гэдэг чаленж манай гол нь шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг гэрийн хоол идэх гэдэг нь гол шүү дээ. Өдөр нөгөө гэртээ хоол хийж авч гарч амжихгүй үедээ за гэртээ л хоолно гэдэг нөгөө хитрхи өлсөглөн одоо нэг хотоодоо хоосон удаан явах гадээс нь бас нэг бодлын буруу юм шиг байлээ гэж анзаарсан. Тэгээд үүнээс үүдээд заавал нөгөө гадуур хооллох нь заавал нөгөө юу буруу байх албагүй. Гадуур хооллох дээрээ тулах юм бол одоо эрүүл сонголтууд бас хийж болох юм байна гэж харсан. Тэгээд бас нөгөө талдаа гэртээ хийсэн хоол болгон бас эрүүл биш. Тийм учраас гэртээ хийж байгаа хоолн дээрээ яг юу
хийж идэх вэ гэдгээ амар анхаарах нь бас зүг юм байна гэж бодсон. Тэгснээ би ингээд нөө зургнуудаа сая хараад бас анзаарч байгаа байхгүй. Нөө нэг орой оройд гэртээ ийм хоол хийсэн байна гэд гой гэртээ орой гэд аавстай юм шиг боловч ингээд цагаан будаа тэ ногоотой эдэн ногоо төмөстэй хуургач гэсэн хажууд нь цагаан будаа байж байгаа жишээтэй тий. Гих мэдчихлээ. Тэгээд яг л саяны андаа гэлсэнчлэн тавцлын амар таарчлаа. Би бас яг нөгөө тэр хоёлаа подкастаа бичиж челленж ярьдаг өдрийн клоун дээр нөгөө бүрийн подкастыг сонсчихсан байхгүй. Тэгээд бүр ингээд яг болох юм байна. Зочин нөгөө сахар гэдэг номыг зохиосон ихчүүд байхгүй би тэр ихчийг бас даах амар туртай. Instagram дээр ихч ингээд ийм гадаадад удаан амьдарч байгаад Монголд ирсэн юм уу эсвэл Монголд ирээ очин байд юм уу? Тийм байдаг юм шиг байна. Тэгэнгүүт Монголд тэгвэл идэж болох хүнснүүд ийм сонголтууд байд юм биш үү гэдэг ийм хөрхөн постууд оруулаад байдаг байхгүй. Тэр нь амар хөрхөн. Бас дээр нь фитнест явж таарад багш маань ч гэсэн давхар юм нөгөө хоолны зөвлөгөө өгөөд багш намайг чи ер нь яг дунджаар яаж хоолдгоо надад нэг ярьдаа гэд. Угсаал одоо юу нууч хаахтай тийм үстэй тэгэл бүгдийг ингээд чадхаараа хэлж байгаа байхгүй. Тэнгүүд багш за одоо ер нь ийм ажиглагдаж байна. Окей чи өглөөний хоолч юм болж байна. Наа чи амар давуудал ингэж хоолж чаддгүй амар хүмүүс байгаа. Тэгэхээр чи энэ дээр өөрийгөө урамшуулах хэрэгтэй. Харин өдрийн хоол дээр чи ингээд завгүй амжихгүй ингээд идэхгүй байх тохиолдол амар их байд юм байна ярианаас чинь. Энэ хамгийн том сул тал чинь. Өдрийн хоол амар чухал. Чиний ярьж байгаагаа сонсохоор орой эдэд байгаа тэр махтай одоо тэр хийгээд байгаа хоолоо өдөрлөө хөрвүүлчих. Тэгээд айлуулах гэртээ хийгээд тасгал дээрээ ирээд тасгалаа хийснийхаа дараа идээ сурчих. Тэгэх юм бол болоо. Тэгээ оройн юм махан ч юм уу юм хүнд хоол идмээргүй байна. Тараг жимс мэмсгэн тий. Тиймэрхүү юмнуудаар obvious ч юм уу тиймэрхүү юмнуудаар хөрвүүлмээр байна. Хойлоо энэ нэрээ ажиллая гэж зөвлөсөн. Тэгээд би тэгнэ. Гэснээс тэгээд багш маань чи ингээ хоолтон дээр анхаарахгүй бол хоёлаа 1000 фитнест 2-3 цаг биеэ зовоогоод махаа зовоогоод нэмэргүй шүү. Багш амар нэг юм голын болоод нэг юм зөвүүн юмнууд хэлээд байгаа байхгүй. Тэгээд тэр нь надад амар нөлөөлөөд иймэрхүү юмнууд ажилласан байна. Yes. Нэрэл бодсон чи өдөр нь ингээл юм хийж гарч угаасаа амжихгүй зэрэг. Тэгээд хитгэн цаг зарцуулаад гараад ингээд юм зоогийн газар саний газар идэж болох юм дээр тэгдэггүй. Танаа нэг юм бэлэн сүүм юу ч юм уу тий. Тэгээд бүр амжихгүй бол ингээд өлсөж явж байгаад оройн амар өлснөө өлссөн ирчээрээ амар хэмэждэг. Тэгээ нөгөө надаа ингэж санагдаад байдаг байхгүй. Би бас ингээд нөгөө өдөр амжихгүй ингээд яг үндэ амжин заяа. Зүгээр амжуулдаггүй. Амжуулдаггүй биш. Амжуулдаггүй ингээд за энийг л хийчихье гэх ингээд завгүй гэдэг юм дахид ингээд яатсан байгаад байдаг байж байгаа. Тэгээд орой хоол идэн штэ. Гадуур хоолтонд тиймх нөгөө амар өлссөн хүн чи хөвмөр санагдана. Тэгээ амар ихийг захиалаад тэр ингээд баажтны хувьд амар асуудалтай байдаг гэсэн аахгүй. Ингээд амар хүлдэгдэл гарчин. Тэгээ тэрийг маргааш нь халааж идэхэд бүр дэмий учраас үлдээгээд гарна. Тэнгуут хайран мөнгө. Сая нэрээ анзаарсан чинь бас хоолны үлдэгдэл амар багарсан юм шүү дээ. Харин тийм бод. Тийм байна. Yes. Тэг их мэдчлэн амар гоё даваа талтай. Бид хоёр ингээ зүгээр яг дугаар дээр амар рандом яриад хийсэн зүйл хэрнээ бит хоёрын амьдралд амар нөлөөтэй байлаа. Тий, хэрэгтэй байлаа тий. Харин тийм. Тэгээд бас ингэж харсан нүг өдөр хоолоо хийж авч гарч амжихгүй байна. Эсвэл орой ажлаас тараад ирэнгүүт хитрхи орой учраас хоол хийж амжихгүй ингээд нэг юм амжихгүй гэдэг юм яваадсан шүү дээ. Тэгээд би ингээ гэж бодсон. Махнуудаа хэрчиж бэлдэж хөлдөөж болох хүнснүүдээ бас ингээд хэрчиж бэлэн хөлдөгөө. Тэгээ одоо нөгөө намрын ургац гарчдээ шүү дээ. Тэндээс гоё шинэ ногоо муугаа аваад гоё хэрчиж тэгж бэлэн болгоо тэгэл гэс бүгдийн тоогондоо хийгээл чигнэх одоо буцтгах яадаг чинь тий. Тэгэхэд бэлэн байвал хүн ингээд мах харчин ингэн гэж түүртэхгүйгээр хоолоо бас арай гэртээ хийгээд их хандлага нэмэгдэх юм уу гэж ажигласан. Нөгөө санаж гэнэ үү? Дахиадаа хэдүүлээ юу хийж идлээ? Дахианы махтай. Юу чита биш ээ. Тийм читастай нэг дахиад арч өгсөн шүү дээ. Читас шиг юу чи ямар хөөрхөн олон гоё хоолож өгд юм бэ? Тийм ээ. Читас шээ. За. Гэсэн тийм чипстэй дахиад. Тийм. Нэг гурилны оронд чипс хийгээд андаа нэг амар гоё дахиад арч өгсөн байхгүй юу? Тэрнээс нэг амар их юм нөгөө хэрчцэн дахиад үлдсэн. Тэгээд би тэр дахиад гарч нөгөө нэг азагийн хоолыг хийсэн байхгүй юу? Тэгээд өнөөдөр ингээд бэлээ мэдчих юм уу гэж бодсон. Өөнөр хэрчцэн дахиад гэж бодсноо гэс хоол хийсэн байхгүй юу? Тэгээд тэндээс ядаж цаг хүнсээ болий мах бэлэн байх юм бол амар төхөмтэй байд юм гэж бодсон. Би штэ ийм орж хүнс цуглуулахдаа би зөвхөн татсан мах авсаахгүй. Тэгээд би ингээд төрөл бүрийн хоолыг татсан махтаа идэж чаддаг. Юу ч байсан, шүлж байсан, паста ч байсан, зүгээр хуурсан ч байсан, юу ч байсан. Жижиг бахан чухал байд юм уу тий? Үгүй мах нь ямар хаан хамаагүй. Ингээ зарим хүмүүс нөгөө татсан махтай бүх хоолыг идэж чаддгүй юм лээ. Одоо шүл мүлэл татсан махтай идэж чаддгүй ч юм. Харин жоохон эвгүй сонсогдож байна. Татсан махтай шүлэхээр. Би болохоор ингээд надад ямар ч хамаагүй байдаг заяа. Ингээд тэрийг амар дуртай иддэг байхгүй. Тэгээ би яг тэрийг мэддэг болохоор яг тэр хүнс цуглуулсан өдрөө энэ нэр амар зүг байсан юм байна. Хүнс цуглуулсан өдрөө би
хэрэглэх маха аваад тэгэнгүүтээ ирээд гисэглүү маа штэ тэр мах. Тэгэнгүүт нь би яг ингээд хоолндоо энэ хэмжээгээр л орох бах гэд нэг 2 атхыг ингээд базаад уутлаад тус нь хийцэхгүй. Тэгээ би ингээд нөгөө миний хоол хийх чинь залхуурдаг хамгийн гол асуудал ерөөсөө мах ирчих бэлдэг аа. Тийм. Тэгэнгүүт би яг ингээд нөгөө ингээд базаад яатсан болохоор гаргаж пэйжтэл хураал. Тэгээд амар нэрээ хоолнд амар асуудалгүй хийсэн юм. Цаг баг зарцуулаад юм хурдсан байсан байх уу. Тэгээд ер нь дандаа бас татсан мах авна гэвэл жоох өртөө өндөр штэ. Тэгээд би бодохдоо зүгээр махны цаг ч юм уу эсвэл нөгөө хүнсний цавд дээр машинд нэгэ байж дээ штэ. Тэр нь очиод тодорхой хэмжээг нь машинд дуулаад эсвэл ингээ хүлдүүгээр нь хэрчүүлээд ч юм уу. За бүр болохгүй бол өөрөө гэсэн. Зорж мороодс ингээ нэмгэн болгочихдөг тий. За тэгээ бүр болохгүй бол нөгөө нэг юм бэлэн махнууд зарж идэг шүү. Нөгөө томоор нь. Гулаш мулашны мах гэдэг янз бүрийн мах зардаг л. Yes, тэр амар нэрээ чухал байсан юм байна. Хоол хийхэд. Ер нь тэгээд нэгэнт одоо ингээд нөгөө завгүй амьдралын хэм маягтайгаа мэдж байгаа, нэгэнт л хоол хийж амжихгүй байх, эсвэл хоол яагаад хийхгүй байх шалтгаанаа мэдж байгаа бол тэрэндээ зориулаад бэлтгэл асуудал бас байна тий. Тэгээд давхар бас яг эн чинь яг 1-2 хүний л хоол яригадаад байгаа шүү дээ. Хоёулын нэр нь бол тэгээд яг үнэхээр яг гэрийн гоё эзэгтэй нарыг бол үнэхээр шүтсэн. Тэр бол хүний хоолыг өглөө өдөр оройгоо бүгдийг бэлддэг, ямар ч түүхтэх юм байхгүй. Тэгээд гоё гэрийн эзэгтэй нарыг шүтсэн. За баяр хүргье. За баяр хүргье. Бахархаж байна. За тэгээд ямарч исэн нөгөө челленж гэж ярьж нэг челленжний ард амжилттай гарсан да айгу happy tide ярихынтай сууж байгаа даас айгу happy байна. Тэгээд энийг сонсож байгаа яг бит хоёр шиг амьдралын маягтай хүмүүсээс байгаа л ах. Тэгээд tide маань эртгэндээ ер нь эрүүл мэндийн бодсон дээр хаа гэж тий эртгэндээ гэрийн хоол молыг сайхан хийж эхлээд эртгэндээ дасгал хөдөлгөөндөө ороод ингээд эрүүл мэндийн бодсон дээр байх шүү гэж сануулмаар байна. Тэгээд нэгэнтээ гоё амьдралын маягтай амьдрдаг хүмүүс аль үнэхээр мундаг юм аа гэж бас хэлмээр байна. За тэгээд өөр сонин сайхан гэвэл одоо ч нөгөө нэг намар бас болж байгаа болохоор гоё хувцлах ч юм уу те ингээд боломжтой хамгийн гоё илэрлүүдийн нэг тэгээд hair rolls дээр бит хоёр аль болох өөрсдийнхөө гоё гэж бодсон юмнуудыг авчираад байгаа. Гэхдээ нөгөө бас яг ажил эхэлсэн чинь нөгөө юу вэ? 100% анхаар. Тийм 100% анхаарад ингээд нөгөө гоё юмнуудаа сонгоод ингээд яах юу жоохон багассан. Гэхдээ бит хоёр ерөөсөө таслахгүй гэж бодоод байгаа. Тэгээд нөгөө ажиллаас эхэлсэн болохоор нөгөө бит хоёрын хүргэлтийн юу жоохон ингээд нөгөө очно гэж хэлсэн цагаас хоцроод ч юм уу маргааш заргааш нь болоод иж магадгүй. Яг нөгөө өмнө нь ажил баг хин гэртээ ингээд жоохон байгаад байвал 100 ялангуяа хөвчлөл гэртээ байсан шүү дээ. Тэгэхээр ингээд тедэн цагт хүргэл дээр авчих юм бол ингээд өөр гэртээ байгаа болохоор асуудалгүй. Бид ч одоохондоо агуулахгүй. Өөрсдийнхөө гэрт ингээд хуваагаал барьлуулад байгаа байхгүй. Тэгээд гэрээсээ гэртээ байх үедээ бол асуудалгүй явуулчихсан. Одоо болохоор ингээд нөө эзгүй байж тарчвал тедэн цагт авъя гэдэг хүргэлтүүдийг явуулчихдаг байгаа байхгүй. Тэгээд бас ажилтаа болохоор орой хэдэд тарихаа мэдгүй гэх мэтчлэн жоохон асуудал. Тэгтээ гаг бах уу? Нөгөө хүмүүсийн хамгийн их асуудаг юу маань одоо нөгөө хавар намрын хувцснууд тодорхой үнийн дүн арай өсөд одоо нэг юм зуны хувцснаас өсөд явчихдаг юм лээ. Тэгээд ирэхээр хүмүүс нөгөө юу асууж эхэлдэг. Хуваан төлөлтийн app байна уу авмаар байна гэдэг юм амар хэрдэг болоод тэгээ бит хоёр чинь анхандаа л болно бодсон. За ингээд нэр хуваан төлөлт юу шүү гэх тэнгууд хүмүүс яг тухайн үед авч исэн юмнууд маань арай боломжийн үнэтэй байсан юм уу? Нэг төлөлтөөр төлөхөд боломжийн үнэтэй байсан уу ясна. Нэг асуух гахаар нь бит хоёрын хэсгээ тайвширсан. За гэж бичсэн чи яг намрын юмнууд ороод ирсэн чинь амар их бичээд. Тэгээд одоороо шууд Tide-ийн ашиглах боломжтой ихний app болохоор MonPay. За MonPay-ээр Tide hair rolls-аас худалдаа авалт хийж байгаа бол MonPay татаад нэгээс 6 хувааж авч болох юм билэ. Хит хувааха өөрөө сонгоно. Тийм хит хувааха өөрөө сонгоно. Тэгээд манайх руу дугаараа хэлээд хэмжлэгээ манахаас явуулаад Tide хуваан төлж болно. Тэгэхээр hair rolls-аас худалдан авалт хийх гээд хуваан төлөлт асууж исэн хүмүүс маань MonPay-ийг татаад худалдан авалтаа хийж болохоор болсон. Тэгээ би бас нэг TVC-ийнх нь хоолойг уншсан. Лизингээр юу гэдэг лээ? Бар утсыг MonPay-ийн хамгийн уян хатан лизингийн нөхцлөөр авах боломжтой бол. Тийм жилөө нэг тийм TVC-ний хоолой энэ уншсан. Тэгээд би яг өөрөө хамтардаг болохоор бас ингээд санал болгоё. Угаасаа hair rolls дээр байгаа юм чинь штат. Надад хамгийн таалагддаг нь штэ юу? Бид нар ингээд нэг юм одоо 5:20-д ч юм уу 15:30-д ингээд цалин буудаг нөхцлөөд байдаг штэ. Тэнгуут яг тэнд нэг юм 10-аас 14 хоногийн зай байдаг. Тэнгуут ингээд хүмүүс за цалин тэдэнд бунда. Гэтэ энэ ингээд яна дуусчвал авчмаарах юм гэж бодгцсан байдаг штэ. Тэнгуут яг ингээд цалин тэдэнд боход би төлөх боломжтой болчихно. Тэнгуут яг өнөөдөр авмаар байвал худалдан авалтын зээл гэж байгаа. Тэнгуут би MonPay-ийн хамтрагч байгууллагуудаас нь юм аваад тэгтээ
шууд одоо төлөхгүйгээр зээл авчна гэсэн үг. Гэхдээ ямар нэг хүү төлөхгүй, шимтгэл төлөхгүй зүгээр л 10 хоногийн дараа би тэр мөнгөө Монпейд өгчнө гэсэн үг. Энд чинь тэгэхээр баг зээл биш үстэй Одоо харин зээл гэж болохоор гэхдээ яг нөгөө 10 хоногоос хэтрүүлчих юм бол 4% ч үлөөний тодорхой хувийн хүүтэй мэлээ. 10 хоногтоо багтаах юм бол зүгээр л яг л нөгөө мөнгөө л. Тийм 500 мянгаар юм авсан бол 500 мянга өгвөл болоо 10 хоногтоо. Тэр нь надад амар гоё дийл юм шиг санагддаг. Сайн ах, сайн гэж юм шиг. Тийм надад ч амар хүргэн санагдсан. Манайх руу ер нь бол тэгж бичдэг тий. Тийм. За тэгээд бас нэг яг миний тэр нөгөө нэг твизэн дээр хоолоо уншсан үйлчлэгээ чинь болохоор юу байхгүй юу? Нөгөө гар утасны лизинг байхгүй юу? Тэр твизийг та хэд ярьж өгөө. Тэр твизэн дээр ингээд юм хүн уран нугардаг байхгүй юу? Ингээ уран нугаралт бол ингээ хамгийн уян хатан байж болох хамгийн уян хатан зүйл шүү дээ. Одоо Монпейн гар утасны лизинг амар уян хатан шүү гэдгийг тэрнгээр илэрхийлээд байгаа байхгүй. Тэгээд яг тийм уян хатан тэгээд лизингийн нөхцлөөр одоо iPhone 17 гарч байгаа л iPhone 17 авмаар байгаа бол тэр гар утасны лизинг байж болно. За тэгээд хамгийн сүүлийн үйлчлэгээ болохоор юу? Бэлэн мөнгөний зээл. Тийм бэлэн мөнгөний зээл. 5 хүртэлх саяын хэрэглээний зээл байж болт юм лээ. 30 хүртэлх саяын хэрэглээний зээл биш ээ. Арай өндөр дүнтэй зээл байж болт юм лээ. Тэгээд аль аль нь бас юу ах хүүмүү хуваан төлөлтийн хувьд арай ондоо байх. Тэгээд юутаж саяны тайлбарлсан үйлчлэгээнүүдийн аль нэг нь хэрэгтэй байгаа бол манайд Монпейг татаад үзээрэй. Тэгээд нөгөө спонсорлж байгаа байгууллагатаа бас хэдүүлээ тус нэмэртэй байцгаая. Яа. Тэгээд би болохоор Монпейг анх яаж мэдчихсэн бэ гэхлээр нөгөө нэг хандив гэдс байдаг хгүй юу. Тэрэн дээр нөгөө аттай саварт би нэг хэдэн оны хилээд төрсө өдрөөрөө аттай саварт хандив өгөхөд гэсэн ингээд Instagram руу бичихэн ч одоо аашаа нэг юм зөвл би зөв нэрээ нууцламаар яагаадсэн гэх юм уу. Тэгээд тэр үед болохоор хандив дээр нь аттай савар ах байсан байхгүй. Тэгээд Монпейр дамжуулаад хандив өгчсэн. Нэр тийш. Тэгээд одоо бүр UNICEF юу гэдэг аяг олон болцсон бэл. Хандив нийцсэн. Зя. Оо би нэр нэг ажлын зар явцдаг юм бэлүү. За. Болох юм болов. Бол өстэй. Одоо нөгөө ачаал хийсэн чи эргээд нөгөө хүн хүч хэрэгтэйгээ санаад. Тэгээ би ер нь бол ингээд хүн хайгаал зөндөө удаж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө нэг ханаа ах нөгөө нэг комеди дээр ярьсан байдаг шүү дээ. Жинзигийнх ингээд тэгж ярьсан чи бүр ингээд мянган ажлын хүсэлт ирсэн ингээд. Тэнгүүт нэрээ юм паблик ярих хэрэгтэй байд юм болов гэж бодоод өмнө нь болохоор ингээд зүгээр яг юм хүрээлэл дундаа ингээд ажлын зар оруулж үзээл гээл нэг иймэрхүү ингийн байдаг юмнуудаар л үзээд байгаа шүү дээ. Тэгээд би ийм 2 хүн хайж байна манайхаа. За. Тэгээд би тэрийг сонсдог болохоор надтай бас vibe нийлэх хүмүүсээс юуны байж юуны магаад гэж бодсондоо ярих гэж хэллээ. Эхнийх нь болохоор манад ингээд ийм тоогооч хэрэгтэй байна. Тэгээ би ингээд ялангуяа сая ингээд нөө челленж хийж үзээд тэр өмнө манайх нэг тоогоочтой байсан. Тэгээ элч манай одоо нөгөө хүүхдэд дагаад гадаад явж байгаа болохоор манайх ингээд тоогооч гэж удчихж байгаа байхгүй. Манайх нэг 10 дүүнтэй манай ажил. Тэгээд өглөө өдрийн хоол хийгээд тэгээд хоолоо хийсний дараа цэвэрлэгээ хийгээл дуусаа болоо. Ийм л ажил. Тэгээ хамгийн гол нь хоол амар гоё амттай, шимтэй байх хэрэгтэй. Тэгээ миний хүсэж байгаа хоол болохоор ийм нөгөө нэг ийм цайны газрын нэг ийм гоё хоолнууд байдаг. 1 2 дугаар хоолоороо бийжилдэг. Тиймгүй гол нь ингээд ийм 1-р хоол 2-р хоол хамт тэний хүргийн тавцантай. Ийм тавцантай. Тэгээ ингээд гол нь ингээд ийм шүлтэй. Тийм. Би яг нэг тийм хоол хүсэж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд ногоо могооных нь харьцаа ингээд гоё хөрхөн зүв ч юм уу тий. Тэгээ хамгийн гол нь амттай. Өөрөө оюу толгойг л хоолыг хүсэж байгаа юм байна. Ингээд хүсэж байгаа юм болохоор ийм хоол гоёх юм бол ингээд хүн ажиллаа амар дуртай хэмжсэн гэдэг байхгүй. Тэгээ манайханд чи юм нөгөө ойдлын бизнес учраас юм нөгөө офис ажилтай харьцуулахад гараад хоолцоод ирээ гэдэг хугацаа амар хайран байдаг. Тэрний оронд хоол нь бэлэн, хоолоогоос идлээ, буцаад ажилдаа орлоо гэдэг юм хугацаа амар чухал гэх юм уу үйлдвэрийн бизнест. Тэгээ тийм болохоор би ажилчдаа бэлэн хоол өгөхийг өгнө хүсдэг. Тэнгүүд хэсэг ингээд хүн байхгүй, тоогооч байхгүй. Бид өөрсдөө аав маа ээж мэж гэрийн хоол мал хийж үзээ. Тэнгүүд хоол хийж авах хугацаанд ингээд ажил салгардаад гэдэг ч юм уу. Тэгээд за яг л тоогоочтой байх хэрэгтэй юм байна гэж бодоод байгаамаа. Тэгэхээр нас хамаарахгүй гоё хоол хийдэг хүн байвал манайд ээж нар нь байж үний юм байна тий. Ээжийнх нь 100 дэч үний багад гэж бодоод хэлж байна. Тэгээд гоё санал болгох хүн байх юм бол над руу DM бичээрэй. Зөөлөн гоё харилцаатай хүн байвал би дуртай байх болно. За хоёр дахь нь энэ нэг хатамлын машин дээр одоо оператор гэж ярьдаг. Хатамлын машин дээр лого хатгамал ойдог хүн. Настай хүмүүст сурахад жоохон хүнд бэрхшээлтэй байж магадгүй. Тийм учраас залуу хүмүүс байвал зүгээр юм уу гэж би бодож байна. Тэгээд би өөрөө ойдог одоо тэрийгээ амжихгүй байгаа учраас зааж өгөөд хүн авах хүсэл эрмэлзэлтэй байна. Тэгээ ер нь бол би логоёхоо амар туртай заяа. Энэ амар терапи
ажиллахгүй миний хувьд. Яг нөгөө хатгамлын машин бусад оёлын машинтай харьцуулахад амар юм чимээ ихтэй. Гэхдээ манайх нь яг юм дан хатгамлаараа дангасан газар биш учраас цөөхөн машинтай чимээ харьцангуй бага. Гэхдээ бас тий жоохон чимээ ихтэй нэг сул тал нь. Нөгөө талаар надад болохоор ингээд юм даавн дээр ингээд хов хоосон даавн дээр тэрийг ингээд ойж дуусаад бэлэн болчих нь харах надад бүр амар гоё тахгүй. Энэ машин хөргөн шүү машин ингэж ингэдэг. Тэгээд яг дан хатамлаар даган чийдэг газрууд бас нэлээд байдаг. Тэгтээ тэр газруудтай харьцуулахад манай хачаал багтай. Тэгээд би ингээд эхнээс нь ахуулаад бүх юмэн зааж өгнө. Тийм. Тэгээд гой сонсогдож байх юм бол надтай холбогдоорой. Тэгээд цагийн ажил биш, бүтэн цаг явах байх хэрэгтэй. Нөгөө нэг логог тэдгээ үнэлждэг байхгүй манайхаас. Тэгмүүд хүн яг хэдийг ойн тэрний хаягаар л цалинжна гэсэн үг. Тэгээд ер нь бол амар өндөр авдаг. Амар өндөр авдаг миний хувьд бол. Тийм. Тэгэд өндөр өгөөд хахад л ингээд хүн алдахгүй байгаад байгаа. Тэгээ дээр нь өндөр цалингийнхаа хажуугаар амар хариуцлагатай ажиллах юм уу? Энд чинь ингээд төсөөлөд хэлэх юм бол ингээд ийм манад нэг байгууллага за 10 ажилтныхаа хувцсыг захиалъя гэдээ хувцс захиалж байгаа. Тэрэн дээр нь одоо энэ дээр нь манайх ингэж бичүүлье, нуруунд дээр нь байгууллагынхаа нэрийг бичүүлье гэдэг ийм захиалга өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэнгүүд манай үндсэн үйлдвэрийнхэн болохоор нэг хувцаа гоё ингээд оёд бэлэн болгочлоо. Тэнгүүд бэлэн болцсон хувцсан дээр одоо нэг логог нь ойж байгаа гэсэн үг. Тэнгүүд алдаа гарчих юм бол тэр хувцс ингээд тэр чигээрээ ингээд нөө захиалагчтай очих боломжгүй болчтой. Тийм. Хариуцлага нь ер нь бол тэр. Тийм. Саний тэр нэг хатамлын хүн дээр одоо би яг ийм хүн тохирно гэж бодоод байгаа байхгүй юу? Нэг юм жоохон нэг юм өвсөдтэй хүн байдаг да. Нэг юм. Энэ жоохон далижлаа, энэ жоохон тэгшээ. Төвшин бүр амар сайн гэдэг заяа. Тэг ингээ манай бүрнхээр ачаал дийлэхгүй төвшин хаяа очиж ойж өгдөг байхгүй юу? Постероор зар мар хийвэл өвсөдтэй хүн ажилд авна гэвэл алах юм биш үү? Би яг нэг тэгмээр байгаа байхгүй юу? Уг нь тэгэхээр нэг арай л нэг юм ажлын зар хийх. Хөрхөн вайрлалал тэгэл бахан сэвэр юм шиг. Тийм нөгөө дали мэлээ ойчих юм бол тэгэл тэр хувцас тэр чигээр ингээд амар фейлдэн штэ. Тийм учраас газрууд чинь логондоо ямар ач холбогдлогдөг л тээ. Үнэ. За өвсөдтэй хүмүүс холбогдоорой. Тавчхандаа тийм өвсөдтэй хүн хайж. Энэ юуныхаа подкастынхаа гарчхийг өвсөдтэй хүн ажилд авна гэж нэрлэнэ. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг хэдүүлээ дуусгацгаая. Өнөөдрийн дугаарын хайлайтсууд та хэдэд бас итгэжсэн таалагдсан байх. Тэгээд мөн пэйдэ баярлаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай.